санагдсан уу? За тэгээд судлаачид маань сайн илтгэл хэлцүүлж байна. Бүх илтгэл тавьсан оролцогчтой баяр хүргэе. За би бол одоо эрүүл мэндийн салбарын хүн. Тэгэхээр эрүүл мэндийн салбараас энэ чиглэлийн илтгэлийг хамгийн ихний тавих хүн би юм шиг байна. За чи доош явах юм бол. За энэхүү судалгааг болохоор манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Эрдэнэ нарийн бичгийн дарга хийжсэн оюун өнөр сайхан. За Эрдэнэ нарийн бичгийн дараагаар бас ажиллаж байсан Болормаа миний би бит хоёр. За манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв гэдэгтэр хэрэгжижсэн судалгаануудыг тооцсон та бүхэнд хүргэж байгаа. За тэгэхээр энэ нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийж байгаа энэ судалгаа нь бол дэлхийн нийт дээр ер нь орчны эрүүл мэндтэй холбоотой асуудлууд толгомцсон асуудлыг нэг болж байгаа та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Бид нэр өвөл болохоор лагаар яриад зам болохоор ус яриад хөрс яриад явчихж байгаа. За тэгэхээр энэ орчны эрүүл мэндийн асуудал гэдэг нь өөрөө одоо нийт хүн амын 24% буюу 13.7 сая хүн бол байнгын энээр өртөж байдаг. За хүрээлэнгүй орчинтой холбоотой ер нь нас барж байгаа өвчлөлийн гол агуу шалтгааны нэгд болохоор энэ амьсгалын замын өвчлөл, зүрх судасны өвчлөл, хавдар эзний халдварт өвчин гэдэг эдгээр олон зүйлүүд дурдвал одоо энэ 10 үзүүлэлт бол байнгын өндөр яваад байгаа. За тэгэхээр энийг өмнө болохоор тусдан зөвхөн зүрх судасны өвчин, зөвхөн амьсгалын замын өвчин гэдэг эрүүл мэндийн салбарч тэгж ойлгож ирсэн, нийт хүн амч ойлгож ирсэн. Одоо бол энэ өөрөө орчны бохирдол нь өөрөө хүн амын дунд халдварт болон халдварт болсон өвчин үүсэх нөхцөл болж байгаа юм байна гэдгийг тодорхойлон орчны эрүүл мэндтэй холбоотой асуудлыг нэлээд чухлаар авч үздэг болсон. За энэ нэгэнт энэ маань нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр хийж байгаа судалгааны тойр гэж ярьж байгаа. За тэгээ эрүүл мэндийн салбарын анхны хэлцүүлэг учраас би өөрөө хүрээлэнгийн нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв гэдгийг товчнаас товчхон дурдчихъя. За тэгэхээр 1933 он гээд Улсын ариун цэвэр бактери шинжилгээний газар гэж ярьж байсан. За 68 онд эрүүл ахуй халдвар үеийн судлалын үндэсний төв. Одоо мэргэжлээс шалтгааллах өвчин судлалын үндэсний төвийн суурь нь манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв юм байна. За тэгээд энэ байгууллага маань 68 онд эрүүл ахуй халдвар үеийн судлалын улсын институтууд за дотроо бол өөрөө манайх чи үйлдвэртэй яаж урагш яах за үйлдвэртэй лабораторитой за тэгээд лаборатори маань өөрөө орчны эрүүл мэндийн, хүнсний эрүүл ахуйн, хөрсний усны гэдэг одоо маш олон чиглэлээр задарч явдаг радиологийн лаборатори хүртэл байсан, вирусологийн лабораториуд за дархлах хөмслийн одоо буюу бидний хэлбгээр лохын лаборатори хүртэл манай байгууллагад байж исэн. За ингээд 88 онд био бэлтгэмрийн үйлдвэр за тэгээ 97 оноос нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гэж хэлэгдээд 99 он нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв гэж байгуулагдсан. За тэгэхээр та бүхэн мэдчихэж байгаа мэргэжлийн хяналтын алба гэдэг маань манайхаас 68 онд эрүүл ахуй халдвар судлалын үндэсний төв гэж байж байгаа. Манайхаас тусгаарлаж энэ байгууллага болсон байх нэ. За тэгээд нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болол та бүхэн ковид буюу коронавигийн үед бол нэлээд сайн мэдээлэл авсан байх. Энэ чиглэлийн байгууллагын маань түүх ингэж явж байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт орчны эрүүл мэндтэй холбоотой судалгаа шинжилгээ хяналт хангалтыг хийдэг толгой байгууллага буюу үндсэн байгууллага манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв гэдэг байгууллага. За тэгэхээр энэ байгууллага маань 68 онд эрүүл ахуй халдвар үеийн судлалын үндэсний төв гэж байгуулагдсан цагаас ахуулаад одоо хүртэл усын хэмжээд хүн амын сум суурингийн одоо нийт хүн амын унд ахуй усны чанарын шинжилгээг банк хийж явдаг. За энэтэй холбоотойгоор өвчлөлийн судалгаа бас хийж байдаг. За тэгэхээр энэ дээр товчол тоон болохоор туулын усны цэврийн зэргийн төвшин за түрүүн бас ярьж ирсэн нутагшмал өвчин гэж ямар өвчин юм бэ гэдэг анхаах ухааны нэр томьёог бол манай нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал байсан Наранчи доктор маань гаргаж ирж судалж ирсэн. За тэгэхэд ер нь тухайн үедээ шинжилгээний технологийн сангийн төслүүдийг томоохон судалгаануудыг хэрэгжүүлж ирсэн бол 90 оны сүүлээс ахуулаад олон улсын байгууллагуудын судалгаанд хэрэгжсэн. За энэ дээр хүнслийн судалгаа, мөнгө усны бохирдлын судалгаа байна. За говийн ангиудын усны чанарын судалгаа, за тэгээ өрхийн усны чанарын судалгаа,
Гэх мэтлийн ерөнхийдөө судалгаануудыг энэ хугацаанд бол хангалттай хийж ирсэн байх нэ. Сургуулийн усан хангамж, өрхийн усан хангамж, хамгийн сүүлд гэр хорооллын өрхийн нэг өрх энэ хоногийн усны хэмжээнд ямар байгаа юм бэ? Энэ нь одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандарт хэмжээндээ таарч байгаа мó гэсэн судалгаануудыг бол явуулж хийжээ. За тэгвэл усны чанарын судалгааг бид нар түрүү хэлжсэн усны үндсэн элемент буюу биоэлемент, макро болон микро элементүүдийн төвшийг эрүүл мэндтэй холбоон судалж исэн судалгаанууд бол 1960 оноос хэрэгжээд энэтэй холбоотойгоор эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж байгаа юм бэ? Ямар үзүүлэлт нь өндрүүд байгаа вэ? За ер нь бол одоо жишээлбэл зөвхөн энэ дээр дурдсанаар эрдэсжилт хлорид, сульфатын ионы агуулмж нь бол ер байнгын одоо нэмэгдэж байна гэдэг энэ үзүүлэлтийг энэ слайдн дээр гаргасан бол энэтэй холбоотойгоор ер нь хүн амын дунд бүр шийдэл замын чөлөөч хүчин өндөр гараад энэ ямар аймагуудаар хаана байгаа вэ гэдэг үзүүлэлтүүдийг сум суурин гаргаж ирсэн. За энэ дээр бол та бүхэн харж байна. Говьалтай аймаг, Баян хонгор аймаг, за Говийн 3 аймаг байна. Энд бол бүр шийдэл замын чөлөөч хүчин өндөр байна. Хүн амын дунд гэдгийг гаргаж өгч ирсэн байна. За энэхүү слайдн дээр болохоор бид нар сум суурингийн хүн амын дунд ах усны үзүүлэлтийг нэгэд үзэж байгаа бол усан дахь бид нар макро микро үзүүлэлтээс гадна энгийн үзүүлэлтийг авдаг. Энэ дээр тодорхойлон гол E. coli-г авч үздэг. За тэгэхээр энэ дээр бол тодорхой баруун болон хаадаа нөгөө эдийн засгийн дөрвөн бүсчлийг аваад үзэхээр эдгээр аймагуудад ер нь аймагуудын ус хангамжид тодор энгийн үзүүлэлт төдийлөн буурахгүй байгаа зүйлүүд гарч ирж байгаа. За баруун аймагаас бол Завхан, Досон цэнгэл, Ургамал, за Хангаан бүсийн энэ аймагуудад бол энгийн үзүүлэлт өндөр байна гэдэг үзүүлэлтүүдийг бол гаргаж ирж слайдаар үзүүлсэн байна. За энэ дээр нөгөө E. coli-гийн буюу графикаар бид нар үзүүлэхэд тэмдэглэгээр гаргаж ирсэн бэ. Нийт нэргийн тоо, эзний бүлгийн самбарцаар эмгэг төрөгчнүүдийн үзүүлэлт ямарууд байна вэ гэдгийг бид нар бол газар зүйн зургалтайгаар гаргаж ирж үзүүлж өгсөн байгаа. За энэхээр усанд энгийн үзүүлэлт өндөр байна гэдэг нь өөрөө ямар ач сураг нөлөөтэй гэхээр 5 хүртэл насны хүүхдүүдийн дунд суулгах талбарын өвчлөл өндөр байдаг. За мэдээж нэгдүгээр энэ бол усны чанартай холбоотой, хоёрдугаар хүмүүсийн өөрсдийн амьдралын давж хөвшлөлт, мэдлэг хандлагатай холбоотой байдаг. За тэгэхээр 5 хүртэл насны хүүхдүүдийн дунд нийт 10,000 хүүхдүүдийн дунд өвчлөлийг аваад үзэх юм бол одоо түрүү хэлээдсэн Баян Улгийн аймаг, Завхан гэдэг энэ сум аймагуд дээр болохоор 5 хүртэл насны хүүхдийн өвчлөл бол бас өндөр гарч ирж байгаа. Энэ бол улиралчийн шин чанартай 6-аас 8 сар хүртэл өндөр гарч ирдэг үзүүлэлт байгаа. За эдгээрийг болохоор энэ бол оноор нь бол үзүүлсэн байна. За түрүү хэлжсэн энгийн бохирдол дээрээ болохоор E. coli-гийн бактерийг аваад үзэхээр бол 7, 8, 9 саруудад өндөр гарч ирж байгаа зуны улирал дээр байгаа тийм. Энэ бол бас хөрсний бохирдолтой холбоотой гэж үзэж байгаа. Ялангуяа Улаанбаатар хотын аваад үзэх юм бол хаврын улируудад өөрөө энгийн бохирдол өндөртэй байгаа. Энэ өөрөө бид нар хөрсөн маань маш их бохирдолтой байна гэдэг төрийн судлаачийн судалгаанд ирж гисэн бас батлагдж байна. За бид нар бас одоо нийт хүн амын усан хангамжаас гадна усны хөөсрүүдээс гадна өрхийн усны тэгвэл усны чанар ямар байдаг юм бэ гэдгийг одоо хими үзүүлэлтийн хими шинжилгээ хийхээс гадна бактериологийн шинжилгээ хийж авч үзэж байгаа. За ингээд аваад үзэхэд бол ер нь нийтлэгтэй хүн ам маань гэр хорооллын айл өрх маань усан хангамж усныхаа үсгэрийг 2 савтай байдаг шүү дээ. Усаа зөөдөг сав, хадгалдаг сав. За энэ бүгдээс нь энгийн үзэлт аваад үзэхэд болохоор 50-аас дээш хувьд энгийн үзүүлэлт гарч ирсэн байна. За усаа ялангуяа хамгийн их зөөдөг хүүхд эмэгтэйчүүдийн хувьд гараас нарчсан аваад үзэхэд эзний бүлгийн сахазар илэрч ирсэн. За тэгээд яг тухайн үедээ судалгааны зураглал дээр бол ус хангамжийн мэдээж хамгийн шаардлага хангахгүй байгаа их усүрийн айлын зургийг бол мэдээж энд оруулсан байгаа. За мөн энэ судалгаагаар бид нөгөө хунзар савны ажилтны судалгаа одоо өндөр сайхан доктор маань хийгдэжсэн энэ судалгаан дээр болохоор нийт хүн амын усны савны 63% хунзар сав. Энэ хунзар савны тэмдэг тэмдэглэлийн шаардлага хангамжийг хангахгүй байсан. За энэ судалгааг манайхан хутаа хийжсэн. За тэгээд нөгөө хими элементийн шилжилтүүд нь ямар байдаг юм бэ энэ савнуудтай гэдээ үзэхэд формальдегид, хар тугалаг, кадмийн үзүүлэлт бол ийм олон одоо хуваар өндөр гарч ирж ирсэн бол хөнгөн цагаан савны дээр ч гэсэн энэ төмөр хар тугалаг, кадмийн үзүүлэлт өндөр гарч ирсэн. За энэ судалгааг тухайн үедээ бид нар маш олон газруудад
ярьж таниулж ирсэн. За энэ судалгааг бол энэтэй холбоотой аймагуд дээр ч гэсэн нэлээд олон судалгаанууд хийгдсэн. Бодлогын газруудад энэ мэдээллийг өгч ирсэн. Одоо энэ асуудал бол бас нэлээд сайжрах төлөвтэй орсон байгаа гэж хэлж байна. За тэгэхээр түрүү ярьсан энэ устай холбоотой, усны хөөсөлттэй холбоотой энэ асуудал нь уул нь тухайн өрхийн болон бодлогын түвшинд энийг дэмжиж явчих юм бол жишээлбэл усны хангамжийг 6-25% сайжруулах. Эрүүл ахуйн боловсрол гэдэг нь өөрөө хамгийн өндөр 45%-ийг сайжруулж. За бидний яриад байдаг нь жолон буюу ариун цэврийн байгууламж 32%. За усны хөөсрүүдийг өөрөө халдваргүй чөлөх үйл ажиллагааг явуулаад ирэхэд бол халдвар өвчнөөс бүрэн сэргийлэх боломжтой юм аа гэдэг бол зүйлийг бол гаргаж ирсэн байдаг. За энэ дараагийн энэ дээр болохоор бид нар бол бас өмнө хийгдчихсэн. Гэхдээ манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс улсын хэмжээнд нийтдээ 21 аймаг 330 сүмд бол хүнслийн судалгааг бол хийсэн. За энэ дээр бас биотест авч хийжсэн судалгаа. За тэгээд хүнслийн судалгаа маань өөрөө дахиад Говьалтай аймаг, Дундгой, Өмнөгов, Дорногов аймагуд өндөр байна. За энэ дотроос Дорногов аймгийн хатан улсын хамгийн өндөр байна гэж гарсан. За энэ судалгаан дээрээс үндэслээд бид нар үндэсний стандарт хүнслийн агуулгын стандартыг шинжилэн тогтоосон. Энэ 0.5 микрограмм литр эсвэл 0.1 микрограмм литр болгож өөрчилж чадсан ийм судалгаа байгаа. За фторын судалгаа байгаа. За тэгэхээр бас улсын хэмжээнд усны фторын агуулгыг аваад үзэхэд за фторын агуулгын стандартаас бага байгаа нийтдээ 240 буюу сүм буюу 80.5% багтаа бол 24 суманд фтор ихтэй байна. Тэгвэл бид нар энэ дээр шүдний өвчлөлт буюу шүд үүрх өвчлөлөөс сэргийлэхэд бол яах ёстой вэ? Фтор ихтэй багтаа байгаа сумуудад бид нар юу анхаарах вэ? Шүдний оноос ахуулаад энэ асуудлаа яах ёстой вэ гэдэг зөвлөмжүүдийг бол бид нар хөрвүүлж ирсэн. За энэ дээр фтор өндөртөө газруудын улаан хөрөнгөөр за тэгээд харьцангуй баг зэрэг өндөр байгаад энэ бол ногоонор гэж одоо 6-аар бас илэрхийлж ирсэн. За сүүл үед бид нар бас уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зүрх судасны өөрчлөлт хэд халдтын үед хүн амын донд ямар өөрчлөлт гарч байгаа вэ гэдгийг үзүүлж ирсэн. За энд бол амьсгал зүрх судасны өвчний тогтолцоо. За бид нар бас эрүүл мэндийн байгууллага учраас сумын хаваад 21 аймгийн 358 сум бидний хуучныхаа бас сумын эмнэлэг буюу одоогоор эрүүл мэндийн төвүүд дээр аваад үзэхэд ерөнхийдөө усны хөөсвөр нь 27% нь бол зөөврийн баяртай шугам холбогдоогүй үзүүлэлтүүд өндөр гарч ирсэн. За энэ бол бас ариун цэврийн байгууламж ихэнх нь гадаа ашигладаг гэсэн ийм үзүүлэлтийг гаргаж ирсэн байна. За тэгэхээр манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв бол одоо өөрсдөө орчны эрүүл мэндийн хангалтын системийг бүрдүүлж чадсан. За энэ дээр цагуурын, агаарын чанарын, өвчлөлийн, нас баралтын тэгээ ус хөрслийн шинжилгээг аймаг болгоноос аваад энийг бол жил болгоны үзүүлэлтээр бол гаргаж ирж идэг ийм тавуу талтай болсон. За тэгэхээр энэ талын мэдээллийг та бүхэн авах боломжтой. За тэгээ 19 оноос ахуулаад энэ талын орчны эрүүл мэндийн үзүүлэлт гэдэг тайлан намыг бол бид нар гаргаж байгаа. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Green Chemistry химийн хөгжлийг Монгол